Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Барак Обама нэгэн подкастт орж ярилцсан байна. За тэрээр подкастт орох үедээ харь гаргийнхан бодтой гэсэн мэдээллийг хэлсэн. За үүний дараа Америкийн нэгдсэн улсын өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээлэлтэй холбогдуулан Барак Обамаг олон нийтийн дунд нууц мэдээллийг задруулсан гэж буруутгаж байгаа гэдгээ мэдгдсэн. За мөн түүнтэй холбогдуулан харь гаргийнхан болон үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой бүх мэдээллийг олон нийтэд ил болгох ийм тушаалыг гаргасан гэдгээ мэдээлж байгаа юм. За түүний хувьд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын агентлагууд за тэр дундаа батлан хамгаалах яам буюу дайны яамыг энэхүү мэдээлэлтэй холбоотой мэдээллүүдийг олон нийтэд түгээх даалгаврыг өгсөн гэдгээ мэдэгдэж байгаа юм. За тэрээр Truth Social дээр нийтэлсэн постондоо энэхүү мэдээллийг хийсэн байна. Обама энэ мэдээллийг задлах ёсгүй байсан гэж тэрээр Air Force One онгоцондоо сууж байхдаа сэтгүүлчид хэлээд тэр том алдаа гаргасан гэж нэмж хэлсэн байна. За түүнээс харь гаргийнхан бодтой юу гэж асуухад Америкийн нэгдсэн улсын өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трамп тэд бодтой эсхийг би мэдэхгүй байна гэж хариулсан байна. За энэхүү асуудал үүсэх болсон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн бэм гарагт ярилцлагад орсон. За ингээ хөтлөгч Брайан Тейлор Койнтэй ярилцаж байхдаа харь гаргийнхан бодтой гэж хэлсэн байна. За яг тэрээр хэлэхдээ тэд бодтой гэхдээ би тэднийг хараагүй тэднийтэй холбоотой асуудлууд 51-р бүс гэдэг зүйлүүд бол байн яригдж байгаа. За энэ бол миний хувьд асар том хуйлдаан биш л бол за эсвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөс ийм мэдээллийг нугаагүй бол газар дорохын байгууламж байх боломжгүй гэж хэлсэн байна. За Барак Обамагийн хэлсэн үгтэй холбоотойгоор олон нийтийн анхаарал татсан постууд болон headline буюу хэвлэлийн хуудасуудаар гол мэдээллүүд цацагдсан. За үүний дараагаас эхлээд Обама тухайн өөрийнхөө өгсөн мэдээлэлтэй холбогдуулан олон нийтэд тайлбар тодруулгыг хийсэн байна. За ерөнхийлөгч асан Обамаг хэлэхдээ орчлон ертөнц өргөн уудан байгааг харгалзан үзэх юм бол дэлхийгээс гадна амьдрал оршин тогтнох боломжтой гэдэг нь статистикийн хувьд бол магадaltaй гэж үзэж байгаа учраас инхүү хэлсэн гэж мэдэгдэж байгаа юм. За Обамагийн хувьд 2009-оос 2017 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. За тийм учраас нууц мэдээлэлтэй танилцах боломжтой байсан байж болзошгүй гэж хүмүүс үзэж байгаа. За тийм учраас харь гаргийнхантай холбоотой бодит мэдээлэл түүнд байгаа учраас инхүү хэлсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. За тэрээр хэлэхдээ би ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх хугацаанд харь гаргийнхан бидэнтэй холбоо тогтоож барьсан ямар нэгэн нотлох баримтыг хараагүй үнэхээр тийм шүү гэж тодруулан бичсэн байна. За Обамагийн анхны хийсэн тайлбар подкаст дээрээ бол аянга цахилгаан нэртэй асуултуудын хүрээнд тавигдаж яригдсан юм байна. За ярьцлага өгөхдөө нууц мэдээлэлд ямар нэгэн байдлаар тулгуурсан гэдэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. За энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд Обама болон за мөн өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трампаас тодруулга авахыг хүссэн боловч ямар нэгэн тодруулгыг хэлээгүй байгаа юм байна. За Трампын хувьд пүрэв гарагт Air Force One байхдаа олон хүн харь гаргийнхан байдагт гэдэгт итгэдэгч энэ талаар хизээч ярьж байгаагүй гэдгээ хэлсэн байна. За энэ талаар ямар нэгэн санал бодол түүнд байхгүй гэж хэлсэн. За дараа нь хэдэн цагийн дараа Truth Social дээр пост оруулсан. За энэ бол маш сонирхол татсан учраас харь гаргийнхан болон харь гаргийн амьдрал үл мэдэгдэх агаарын үзэгдэл, үл мэдэгдэх нисдэг биетүүд болон эдгээр марийн төвхтэй боловч маш сонирхолтой чухал асуудалтай холбоотой бүх мэдээллийг ил гаргахыг эрмэлзэх болно гэж мэдэгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын хувьд сүүлийн жилүүдэд үл мэдэгдэх нисдэг биет харь гаргийнхны амьдралд олон нийтийн сонирхол ихээхэн анхаарч сэргэж байгаа. За энэ талаар бол олон тооны кино, зохиол бол бичигдэж гарсан байдаг. За 2017 онд Тэнгэрт хачин объект гарсан гэж мэдээлсэн нисгэгчид болон Америкийн нэгдсэн улсын бусад цэргийн албан хаагчдын мэдүүлгийг шалгах нууц хөтөлбөрөөс үүдэлтэй ийм мэдээллүүд олон нийтэд бас түгэж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын Конгресс 50 жилийн хугацаанд анх удаа 2022 онд нисдэг үл мэдэгдэх биетүүдийн талаар анхны сонсголоо хийсэн юм байна. За Пентагон энэ асуудлаар илүү тодорхой байдлыг бий болгохыг амласан. За мөн цэргийн бүх үл мэдэгдэх биетүүдтэй таарлсан тухай тайланг цуглуулах тусгай алба байгуулна гэж тухайн жилдээ мэдэгдэж байсан. За дараа жил нь Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхим энэ сэдвээр зөвлөл байгуулсан. За тухайн зөвлөл нь бол тухайн үедээ томоохон мэдэгдлийг хийгээгүй харь гаргийн амьдрал байгаа эсхийг бол тухайн үедээ баталгаажуулж байгаагүй. За 2024 онд гаргасан тайланд Пентагон дурдахдаа Америкийн нэгдсэн улсын засгийн газар харь гаргийн амьдралтай таарлсан гэсэн нотлогоо байхгүй. Ихэнх нисдэг биетүүд нь зүгээр л нэг энгийн объектууд байсан гэсэн мэдээллийг өгч байсан юм байна.